яах вэ? Cartier юу L'Oreal уу гэж тэгсэн чинь би бүр зүгээр. Шууд өөрийгөө голол. Артэш юу? Бөмбөр шартеш. Хай. Яг одоо би бол ичиж байна. Үнэнгээ хэлэхэд манай найзууд гэрээхэн үзэх байх яг одоо. Тэгээд та нараас бол би ичиж байна. За тоглосон. За ер нь бол энэ бичлэгийн талаар хүмүүс нэлийн яриач гэж анх. За хүмүүс шийдтэй ер нь бол манай гэрийнхэн манай найзууд ялангуяа манай найзууд энэ бичлэг хийгээч гэж баг 3-4 жил анх L'Oreal-д орсон цагаас хойш баг дадлын оюутан байх цагаас хойш ерөнхийдөө бол энэ бичлэг хийгээч гэж ерөнхийдөө дандаа асуудаг байсан. Жилийн өмнө ах шүү 9 сард L'Oreal-ийн талаар Day in My Life-тэй өдөрт L'Oreal-ийн нэг өдөр ямархан өнгөрдөг вэ гэсэн нэг тийм article unread дээр орж ирсэн ерөнхийдөө. Тэ ерөнхийдөө ямархан байдаг вэ ч юм уу тиймэрхүү асуултууд тайлт нэг жижиг сажиг хүмүүсээс авч ирсэн. Тэгээд би хичээд монголоос тэр үед ингээд ярахаасаа бас ингээ имээгээд идэг байсан гэх юм уу ерөнхийдөө бол тиймэрхүү нэг mentally тэ ингээ сэтгэл зүгээр айгу тийм бэлэн биш байсан. Тэгээ одоо жоохон бэлэн юм шиг санагдаж байна. So it's about time. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр болохоор ерөнхийдөө яаж явж байгаа L'Oreal-д орсон бэ? Тэ ингээ process буюу үр шатнуудын болон яг өмнө нь би яг юу хийдэг байсан, юу сурдаг байсан, хаана ингээд сурдаг байсан тэр талаараа ярингууд жоохон ингээд overview тэ бүх ингээд bigger picture нь харагдах байх гэж бодоод ерөнхийдөө хамгийн ихнээсээ шууд ярих гэж бодлоо. За тэгэнгүүт би Монгол улсад хамгийн анх 12 жилээ 23 дугаар сургуульд төгсөж байсан. Англи хэлний чиглэлээр ерөнхийдөө бол тэ сурсан. Хажуугаар нь 2 дахь хэлгээд орос хэл сурж исэн. Гэтэ одоо бол орос хэлээ таг мартсан байгаа. Тэгээд Тайван руу болохоро шууд 12-оор төгссөнийхөө дараа шууд бол яваагүй. Эхний 1 жил gap year буюу ингээд жилийн тасалгаа авсан байт юм аа. Англи хэлээ илүү ингээд сайжруулах гад TOEFL IELTS-ийн шалгалт өгөх гээд. Тэгээд TOEFL өгөөд тэнцээд scholarship аваад Тайваны Фэнчжэн University-д сурч байсан. Тэгээд Фэнчжэнгаасаа Франц руу мастерын exchange program байдгийг олж мэдээд ирсэн. Тэгээд Францад ирснийхаа дараа болохоор Францад айгуу тийм common knowledge буюу ингээд ерөнхийдөө баг бүх сургуулиудын шаарддаг тийм програм байдаг. Тэр нь болохоор жил болгон хүүхдүүд нь 3 сараас 6 сарын хоорондох internship буюу дадлагын ийм ажил хийх юм байлээ. Тэгээд хамгийн анхны дадлагаа болохоор би Францын бас нэг beauty company-д хийжсэн. Францда дотроо айгуу тийм organic beauty company-д алдартай гэх юм уу да нэг тийм компанид 4 сарын дадлага хийж байсан. Тэгээд дараагаар болохоор жоохон хэдэн сар сурж агаад дараагийн дадлага 6 сарын хугацаанд хийх ёстой байсан. Тэгээд тэрийг ингээ хайж явж агаад L'Oreal руу apply хийгээд L'Oreal тэнцээд орж байсан. За энэ бол нуршаагүй хэлбэр нь. За одоо нурсан хэлбэрээр ярьж үзүүлээ заяа зүгээр. Ишэд үсчээд сайхан юм байна. You have minutes, right? За маяглах яах юм. Хоол моол хийж явахдаа гэр мэрээр цэвэрлж явахдаа үдчихгүй. Над руу ингээ байн хараад байвал би бас ичэн штэ. Тийм учраас намайг үзэх халбгүй зүгээр тавьчаал юм хумаа хийж за. Окей. За нурсан хэлбэр нь болохоор 23 дугаар сургуулаа төгссөн. Маш аж аргалтайгаар төгсөж байсан. 12 жилийн төгсөхөөс өмнө нь би Тайван руу 10 хоног илүүтэй аялах тийм боломж гараад нэг найзтайгаа за найз X тэгээд аялж байсан 10 хоногийн хугацаанд. Тэгээд Тайван надад бүр амар таалагдаад юун таалагдсан гэсэн чинь safety хамгийн анхны миний цензуур бол safety буюу аюулгүй орчин байсан. Хоёр дахь болохоор хүмүүс амар гоё зан араншинтай юм айгу дүлгөөхөн тэ айгу тусч хүмүүс надад юм шиг надад санагдчихсан. Гудамжинд англи хэл мэдгүй мөртлөө туслахыг ингээд ирмэлзээд тэ ингээд тэр занаа айгу надад таалагдчихсан. Тэгээ 3 дугаас ойлгомжтой. Education actually has to be first. Education хамгийн нэгт байх ёстой. Гэхдээ охин хүний асуудал бол тэгэл education гоё байлаа гэж би бол Америк руу шууд 17 таада явж чадахгүй байх байсан баг. Ерөнхийдөө бол 16 7 таа тий.
Тийм учраас надад 3-т нь education байсан. Тэгмээд education системээр ч гэсэн дэлхийд ер нь бол гайгүй дээр ордог юм байдаг байсан. Одоо ямар нэг сайн мэдэхгүй байна. Тэр үед бол айгүй дээгүүр байсан. Safety-гээрээ дэлхийд бараг 2-т ордог байсан. Одоо бол сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол тэгж Тайванд 10 хоногийг өнгөрөөж аялчаад Тайван бас айгүй гоё хот юм байна штэ. Улс юм байна штэ. Тэ ерөнхийдөө бол ирээдүйд сурахад боломжийн юм байна гэдээ ерөнхийдөө бол өөрөө бас дахин судлаад буцаж ирснийхаа дараа дахин судлаад тэгээд ер нь бол сурахаар болж исэн юм аа. Тэгээд ерөнхийдөө Тайванд 3 жилийг бол яг өнгөрөөсөн. Тэгээд 3 жил бол юу ч хийгээгүй шүү дээ. Яг үндэ professionally тэ ерөнхийдөө бол CV-ийн дээрээ бичихээр бол юм баг юм хийгээгүй байхгүй. Ерөнхийдөө яг volunteer job mob нэг Монголд байхдаа хийж мэйжсэн. Тэр бол айгу бас чухал шүү гэж би боддог. Гадаадууд ерөнхийдөө volunteer job хийсэн байхад бас айгу үнэлдэг юм шиг санагдсан. Тийм учраас Монголд бол тэгж хийж байсан. Тэгээд Тайванд бол тийм дадлага хийх ёстой мостой тэгсэн тийм шалгуур ерөөсөө байгаагүй. Тийм учраас бас ерөөсөө бодоочгүй, мэдээчгүй байсан юм шиг надад санагддаг. Монголд болохоор манай найзууд энтертэй ингээл дадлага хийж байгаа гэж ярьж мэрэл тэгдэг байсан. Гэхдээ Тайванд ерөөсөө тийм би хийж байгаагүй. Тэгээд Тайванд байжгаад сүүлийн 3 дугаар курсээ төгсөө 4-т ордог жилдээ decision хийх хэрэг гарсан. 4 дахь жилдээ манай нөгөө сургуулийн програм нь болохоор жирийн програм биш. 4 дахь жилдээ гадаад руу exchange ингэж хийж болдог тийм програм байсан. Ерөнхийдөө бол инхэндээ бодож байсан юм аа. Өвн хятад руу явж хятад хэлээ сайжруулах уу, Солонгост дуртаагаараа Солонгос руу явах уу гэсэн нэг тийм хоёр бодол эргэлзэж байсан. Тэгээ явж агаад амар нуршуу руу орцсон уу. Франц хүнтэй үерхэд тэр үедээ тэгээд Франц руу ишээр олцсон юм аа. Ерөнхийдөө бол. Гэхдээ of course эрэгтэй хүнийг хизээч шууд дагаж яваагүй. Айгүй их олон сар бодсон. Тэгээд хажуугаар нь гэрийнхэнтэй хэлээд явах уу байх уу лээ юу гэж бодож байгаад манай гэрийнхэн болохоор 7-д чинь сайн штэ тэ ирээдүйд чинь сайн юм байна яваа гэд. Тэгээд ерөнхийдөө бол 1 жил үерхчээд ерөнхийдөө бол Франц руу ирэхээр шийдэж байсан. That's another topic. Ягаад өөр юм лөө буу халаад байна вэ? That's another video заяа. Францад бараг л бүх сурагч нар дадлагын дадлагын ажил хийдэг. Заяа. Бүр нэгч биш нэлээд хэдэн удаа хийцэн байд юм бэлээ. Тэгсэн чинь Францад би анх ирээд мастрийнхаа тэ ингээд програмаар ирээд тэгсэн чинь эхний жил сурсныхаа дараа бараг жилч хүрээгүй байхад чинь шууд 3 сараас илүү 4 сараас нь шууд за ингээд дадлагын ажил хийгээд явуулцдаг заяа. Тэр нь болохоор 3 сар байж болно. Хамгийн багадаа 3 сар байж болно, 6 сар байж болно. Гэтэ ерөнхийдөө бол хамгийн ихний дадлага бол 3 сар гэж хийдлэгдэв юм байлээ. Тэгээд би шууд дадлагын ажил хайх болчихж байгаа. Франц хэл мэдэхгүй. Англи хэл мэднэ, тэ. Ерөнхийдөө бол тэгээд өмнө нь дадлага хийж байгаагүй. Ямар ч experience буюу ажлын туршлага надад овсоо. Тэгээд би шууд ангийнхаа хүүхдүүдтэй яриад ингээл олон юм ярьж мэдээж аваад тэгсэн чинь баг бүгдээрээ experienceтэй баг нэг ч биш баг 3 юм дадлагын юм хийчихсэн. Яагаад гэвэл одоо мастера хийж байгаа юм чинь бакалавра хийж байхдаа жил болгон ингээд дадлагын тим ажил хийждэг байсан. Сургуулиас нугасаа mandatory те ингээд хийх ёстой гэсэн obligatoire байсан учраас ингээд хийцэн байсан. Тэгсэн чинь би бүр зүгээр шууд өөрийгөө голол хэлж байгаа юм чи яана би өстой ийм ажлын туршлагагүй өмнө хийж байгаагүй би одоо яаж олноо гэж баах юм бодвол гэтээ угаасаа тэгэл бодлоо гэдээ яг үдэ олохоос өөр аргагүй юм чи ингээл баахан хайсан. Тэгээд хайж авч агаад Лианатро гэд манай сургуулийн ойрхон байдаг. Би одоо Лагошел гэдэг хотод сурсан хгүй. Тэр талаас дахиад дараа нь жоохон байж хадгалъя. Лагошел гэдэг айгүй хөөрхөн далайн хажууд байдаг тийм хот байдаг. Тэгээд тэр хотод сурж агаад тэгээд дадлагын ажил олсон байт юм аа айгүй азтай. Тэгээд тэндээ болохоор 3 сараар биш 4 сараар ажил хийлгэн гээд тэгэхээр би за тэгээд 100-ны ингээд 4 сар ерөнхийдөө бол 5 сараас эхлүүлээд илүү 4 сараас эхлүүлээд 8 сард туссан тийм дадлагын ажил анх хийж байсан. Тэр бол үнэхээр хамгийн анхны experience байсан болоод тэр би бол амар хайртай байсан. Зөндөө юм сурсан. Тэгээд тэрнийхээ ачаар ерөнхийдөө бол эхний нэг step L'Oréal руу ороход тусалсан нэг step маань байсан гэж би боддог. Угаасаа ингээ beauty industry тэгээд нэг
health corporate-д ажиллаад үзчихсэн team experience-тэй учраас бас тусалсан байх гэж боддог. Гэхдээ бас хувь хүний сонирхол өөрийгөө present хийж байгаа чадвар тэг ингээд positive attitude гэх зөндөө юм факторууд бас ордог юм шиг санагдсан. Ягаад гэвэл тэр компанид надаас одоо жил хагасаа жилээр илүү experienceтэй манай нэг найз байсан аахгүй Франц охин. Тэгээд L'Oréal нь бүр ингээд dream company энтер гэдэг надтай амар яриад битүүр Лена чурд байхдаа ярьж мэрдэг байсан. Тэгж жагаад цаа охин чинь дандаа ингээд L'Oréal руу application-ыг явуулдаг заяа. Ууг нь Франц хэлтэй өөрөө. Lena Chu гэдэг бас гайгүй том компанид ажиллаж байгаа. Alternance буюу apprenticeship хийж байгаа тий. Тэгээ надаас илүү benefitтэй байгаа мөртлөө ерөөсөө дахиж дадлага хийх гээд тийм аппликейшн явуулахад ерөөсөө тэнцэж байгаагүй гэсэн. Тэнгүүд угаасаа тэгэл хувь хүний профайл өөр тий ингээд байгаа байдал өөр тиймнээс бас хамаардаг юм шиг байгаа юм. За тэр бреф тэр яг Европт юм уу эсвэл манаас гуйлд юм уу эсвэл зүгээр it's everywhere байж магадгүй юм нь болохоор айгүй гоё. Дараагийн дадлагын тийм ажиллаа яаж олох талаар ерөнхийдөө бол бас ордог байсан. Тэ ингээд интервьюд яад бэлтгэв ч юм уу эсвэл бүр хамгийн гоё надад LinkedIn-ээ яаж хөгжүүлэх үү талаар те одоо ямархуу ийм алгоритмтай энийг ингийн бол ингээд илүү хүмүүст харагдан ч юм уу нэг тиймэрхүү бас хальт хичээл орж исэн надад айгу сонирхолтой байсан. Тэгээ бас түлхэц болсон байж магадгүй те ингээд яаж experience-а зөв бичих үү ч юм уу те юу оруулвал дажгүй байдаг талаар бас тэр хичээлд ороод айгу олон юм сурч исэн. Тэгээд ерөнхийдөө бол сургуультай ороод 2 дахь жилдээ ороод 2 сар мар сурсны дараанаас угаасаа ингээд хичээлүүд нь ороод эхэлчихсэн бэлээ. Ингээд дадлагын ажлаа олохтой ингээд хичээл хажуугаас business case нээсгээ сурч байгаа юм л та. There is some real shit going on here. Энэ хүү ороод ирлээ. Одоо би хичээд юм ярьж чадахгүй. Аттэшүү. Бөмбөр шарттэш. За би буцаж орж ирлээ. Манай нөгөө ажиллаа тараад орж ирээд тэгээд би хажууд нь угаасаа юм рекорд хийж чадахгүй ичээд идэв. Тэгээд тэгсэн чинь угаасаа найзтайгаа уулзахаар гарлаа гэд тэгээ гарчихлаа. Yes. Тэр жахаа. За өргөжлүүлээд ярилсаа юу ярьж илаа. Тэгээд бүх таалагддаг компаниудынхаа вебсайт руу ороод career.com руу ороод шууд ингээд яг тохирсон постууд руу шууд apply хийгээл ерөнхийдөө явсан. Тэгээ яагаад ч юм угаасаа цаанаасаа хамгийн анхнаасаа ингээд beauty компанид 3-4 сарын дадлага хийсэн болоод тэр нь надад айгу beauty industry дөхөн байсан. Өөрөө ч бас сонирхолтой тий ингээд skin care, makeup, бүсний арчилгаа гэдэг юм бүх юмд айгу сонирхолтой. Учраас бас айгу дөхөн бас санагдаж байсан. Тэгээд ер нь бол Paris-тайдаг том ингээд beauty компаниуд руу ер нь бол аппликейшнуудаа явуулж эхэлсэн. Миний хамгийн анхны apply хийсэн нь угаасаа L'Oréal байсан. Хоёр дахь нь болохоор Estée Lauder буюу L'Oréal-ийн дараа ордог тэ дэлхийд хоёрт ордог beauty brand. Тэгээ гуравт нь болохоор Cartier. Own beauty company биш ч гэсэн өнөртөө усны тийм пост байсан учраас тэмдэглэн аппликейшн явуулж байсан. Тэгээ дөрөвт нь болохоор нэг tech company, technology company тэ ингээд тоглоом, суудал модал тэ тоглоомны суудал модал ардаг тийм tech company байсан. Цалин гайгүй өндөр, тэгсэн мөртлөө remote ажил хийх боломжтой тэ онлайнаар ажиллаа хийх боломжтой. Тим ингээд 4 компани руу би ер нь юм явуулж ирсэн. Estée Lauder-аас ямар ч хариу аваагүй тэр үедээ ер нь бол баярлаа явуулсан баярлаа ч үгүй ч юм уу ер нь юу ч ямар ч хариу аваагүй. За ер нь гөөстлүүлсэн. Сүнслүүлсэн. Тэгээ эхлээд Cartier-аас хариу аваад ингээд үе шатуудаар нь ерөнхийдөө ярилцлаганд орж исэн. Ямар үе шатлалтай байсан бэ гэхээр эхлээд HR-тай ярилцсан. HR-тай тэнцэх юм бол нэг менежертэй ярилцсан. Тэр менежертэй таалагдах юм бол тэр менежерийнхаа менежертэй ярилцсан гэсэн нэг ийм үе шат байсан. It's really draining. It's emotionally, physically and spiritually exhausting. Тэгээд тэр дундаа явж байгаа хооронд L'Oréal над руу холбогдоод бас хамгийн ихний үе шат нь болохоор HR-тай байсан. Гэтэ тэр болохоор шууд ингээд телефоноор ингээд видео кол мал байхгүй зөвөр шууд уцаар. Тэгэл уцаар яриад өөрийгөө танилцуулаад юу хэмээр байгаагаа, юу сурж байгаа гэл яг л интервью яг ингээд ярилцлаганд орж байгаа юм шиг л ярилцсан. Гэтэ би бинэ хахгүйгээр жоохон эвгүйсэн. Тэгэл 5 дахь өдрийн өглөө Cartier-аас над руу залгаад бүх ингээ ярилцлага дуусны дараа те Cartier над руу залгаад үний нөөц нь
Ингээд манай менежер чамайг таалсан байна. Ингээд картиэд ингээд ажилд авахыг хүсэж байна гэсэн нэг тийм officialтэй ингээд яриагаа над руу ярихаар залгасан. Тэгээ тэр үед яг би цагийн дараа илүү 2 цагийн дараа би L'Oréal-тэй хамгийн сүүлийн шатнытай ингээд ярилцлаганд орох тийм төлөвлөгөөтэй байсан. Ярилцлага L'Oréal өгөөд өгж байгаа хооронд ерөнхийдөө бол айгу авсан мэдрэмж айгу өөр байсан. Cartier-ийн ирээдүйн менежер маань болохоор айгу надтай vibe нийлэхээр тэ ингээд ерөнхийдөө айгу таарч тохирохоор хүн байсан. Ерөнхийдөө айгу гоё тэ ерөнхийдөө vibe нийлэхээр тэгсэн мөртлөө нэг таалагдаагүй өмнө хийх ажил маань 6 сарын турш хийх ажил маань миний өмнө нь Inliana True гэдэг яриад байгаа компанид хийсэн ажилтай айгу төстэй ажил байсан. Operational marketing. Тэгэхээр жоохон угаасаа creative дүү юм хийх ч гэсэн operation гэдэг нь илүү тийм executive ажил гэдэг аахгүй юу? Ерөнхийдөө маркетинг дотор Монголд ямар их сайн мэдгүй байна. Гэтэ lab beauty industry-д энд болохоор яг тиймэрхүү. Тэгээд яг бас өмнөөс хийцэн дадлагтайгаа адилхан дадлага хийх нь надад амар утгагүй бас санагдсан. Би яг шинэ юм сурах туртай тий. Дахиад 6 сард ерөөхдөө л хийх юм чинь ер нь туртай юм олчихыг айгу хүссэн. Тэгээд L'Oréal-та ярилцлага өгсөн чинь надад үе шат байгаа гэж байхгүй шууд даргийнхаа senior дарга хоёр нь хоёулаа хамт ингээд ярилцлагын өрөөнд суудсан хамт ингээд надтай ярилцлага авсан ингээд нэг нэгээрээ асуулт асуугаад. Тэгээд ерөнхийдөө бол миний тэр ярьсан тэнцсэн шалтгаанууд ер нь юу байсан бэ гэх юм бол миний хувийн сонирхол ингээд тэ юу хийх дуртай тэ ингээд өмнө нь ямар хуу юм side hustle ч юм уу ингээд ганцаараа өөрөө юу хийжсэн тал дээр айгу тэр хоёрын вау гэсэн нэг тийм reaction гаргаж ирсэн. Тэрийгээд хэлье. Хоёрт нь болохоор positive attitude-тэй ингээд би хүмүүс надад зөндөлт өгөх ярахаараа чи ингээд нүдэн ингээд гэдэг айгу тийм positive ярьдаг гэд. Тэгээд угаасаа би нэг тийм positive mindset-тэй хүн байхыг хичээдэг. Sometimes life gives you shit гэдэг яг хичээдэг. Тэгээд тийм attitude одоо айгу бас нөлөөсөн гэж би бас хардаг. Тэгээд гурав дахь нь болохоор угаасаа яг юмдаа би амар сайн бэлдсэн байсан. Яг ямар асуулт асуувал яаж хариулах уу гэдгээ би бас ерөнхийдөө амар сайн бэлдсэн байсан. Тэгээд ерөнхийдөө хобби гэд ярьсан талаар ярих юм бол энэ ажил маань campaign and content буюу одоо зар сурчилгаа бүтээх. Тэ одоо айгу creative job ерөнхийдөө бол байсан. Зургатаар гарч байгаа ингээд косметикийн талаар ингээд зар сурчилгааг юм бэлдэн. Тэр талаараа дахиад нэг өөр бичлэг оруулах нь зүг байх. Тэр хүмүүсээ хайхтаа бас тэ ингээд жоохон creative ишэд шиг юм боддог ч юм уу бас тийм хүмүүсийг хайдаг юм шиг надад бас санагдаж байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэр үед би бол нэг тийм амар мундаг бол байгаагүй шүү дээ. Амар creative тийм юм бол надад юуч байхгүй зүгээр л зураг туртай өөрөө ингээд юм л юмыг хийждэг л төрлийн хүн л дээ янз бүрийн юм хийждэг. Гэтэ нэг тийм experience байхгүй. Гэтэ тэр үед хичээлийнхаа хажуугаар ажил хайхынхаа хажуугаар би найзтайгаа нийлээд вебсайт нэгээд just for fun. Ерөнхийдөө бол ер нь бол айгүй for fun вебсайт нэгээд зураг хүрэг өөрийнхөө утсан дээр ингээ фотошут бараг үүсгэж цагаан ингээ background үүсгэж ingredient дээрээс нь ингэж хийж мэгээд ерөнхийдөө Coco Bowl гэдэг юм зарж байсан. Ерөнхийдөө Shopify энэ дээр мөнгө төлөөд вебсайт нээж үзмээр санагдаад өөрөө дизайныг гаргаж маргаад те. Тэгээд нэг тийм ерөнхийдөө бол нэг хийж байсан дадлагын ажлаа олох хоорондоо тэгээ нэг амар тийм profitable те амар тийм ашигтай бизнесүүд байсан үг байгаагүй ягаад гэвэл угаасаа зүгээр л хичээлийн хажуугаар сонирхолтой дагаад хийжсэн сурмаар байсан учраас хийжсэн. Тэгээ яг гэхдээ бас зарсан. Coco Bowl бас зарсан байд юм а. Тэгэхээр айгу I'm proud те айгу өөрөөрөө бахархдаг айгу одоо хэдэн настай байсан 20-тэй 21-тэй яг юм уу тэр айгу тийм passionate те ингээд байгаа юм а хийгээ янзлаад зарчиж ч юм уу те ингээд айгу найзлалтаа нийлээд ерөнхийдөө юм хийчих гэсэн нэг тийм бодолтой байсан. Тэр талаараа бас ерөнхийдөө л ярьсныхаа үед би ярьж ирсэн тийм ингээд сургуулийн хажуугаар experience-ийн хажуугаар юу хийх дуртай вэ гэхээр иймэрхүү юм сонирхолтой ингээд зургийг авч ирсэн дараа гэл тэрийг өөрийгөө ингээд айгу сайшаагаал ярьсан. Тэгээ тэрний хажуугаар нь бас өөр анекдот гэх юм бол би Францд анх ирчээ TikTok хийдэг байсан. Гэтэ хийдэг байсан ч ижтэй хэлж болох юм нэг 2-7 хоног 3-7 хоног л хийсэн. Тэгэл тэгсэн чинь айгу их үзэгч хандалт мандалттай тий
дор хаяж 10k хүндэг, тэгэл 100k-ма 200k-ма тэр дор хаяж авчдаг байсан. Тэгээ айгүй хөрхөн хэдхэн 7 хоногийн дотор 3k-ма followers энэ өсөд. Тэгээд болцсима өөрөө ичээд яг үндэ өөрөө ичээд яг таньдаг хүн над дээрээ тоо чи энэ TikTok-ыг харсан гэсэн чи ичээд тэгээ болцсон. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү experience-аа ингээд explain хийгээд гисэн чинь угаасаа миний интервью өгсөн ажил маань яг тиймэрхүү юм хийдэг одоо линктэй те ингээ холбоостой ажил болж таарсан. Тэгэл тэгсэн чинь тэр хоёр менежер маань яасан сонирхолтой те ингээ бидээс ингээ digital native бас контент хийхийг айгу хичээж байгаа те ингээ classical TV advertisement биш digital native те TikTok type of те ингээ тиймэрхүү юмнууд хийхийг сонирхож байгаа гэл надтай тийм маяа зөндөө ярьж исэн. Тэгээд угаасаа намайг тестлэх ёстой. Тэр нь юу байсан бэ гэхээр жишээ нь өөртөөгөө хийсэн advertisement-а надад үзүүлж исэн. 6 секундын 12 15 секунд гэдэг ингээд янз янзынхаа үзүүлээд за чи хэрвээ энэ постод байх юм бол юуг нь өөрчлөх байсан бэ гэд. Тэгэл 6 секундын бичлэг чинь үнэхээр ингээл өнгөрч байгаа юм чинь тэгэл би 2 удаа үзэл шууд дотор орсон юм хааж гисэн зүйлээ шууд л хэлхийг хичээсэн. Тэгэл хэлээл энийг би ингүүл өөр юм байна. Үзэгчдэдтэй ингээ начиг анх удаа үзэж байгаа үзэгчдэд ийм мэдрэмж төрүүлсэн. Тийм учраас энийг ингээ янзлах юм бол гоё юм байна энэ төр гэл болсон юмаа шууд зүг буруу гэхгүй ерөнхийдөө бол илэрхийлсэн. Тэгэл ярьж байгаа л хамгийн ерөнхийдөө бол ярьцлагын сүлд би үнэнгээ хэлсэн. Хатягаас ингээд санал авцсан байгаа. Тэ ингээд хурдан хариу бас L'Oreal-аас авбал айгу талархнаа. Яагаад гэвэл би бас айгу L'Oreal айгу сонирхолтой байгаа. Тэ ингээд дэраагээд тэр нь айгу стратегикли айгу зөв шийдвэр болсон. Тэднээс ингээд хурдан хариу өгөхөд туслуулсан ерөнхийдөө бол. Тэгэл айгу амар positive ерөнхийдөө интервьюд дуусгачаал би хөдлөгээл дараагийн хичээл-мичээлдээ ороод байжсэн чинь 2 цагийн дараа илүүтэй шууд интервью нөгөө нэг HR-ын залгаад ингээд манай хоёр бас чамайг ажиллахыг авахыг хүссэн байна те ингээд зөвшөөрөх үү гэд. Тэгэл би дотор яах вэ? Картиа юу L'Oreal гэж гэтээ угаасаа яг ингээд тэр хоёр менежертайгаа ярьсан зүйл маань яг миний мөрөөдлийн ажлыг надад хэлээдсэн. Ерөнхийдөө бол тийм ингээд ийм ажил бас байд юм уу гэж би ерөнхийдөө бас бодож исэн хамгийн анх. Тэгэл би шууд of course шууд 100% L'Oreal-ийн ажилдаа accept хийгээд ерөнхийдөө L'Oreal-ийн ажлаа авч байсан. Ерөнхийдөө уг нь менежерийн fit нөгөө хүнтэйгээ Cartier-ийн хүнтэй илүү fit байсан ч гэсэн L'Oreal-тай илүү passionate те тэгэл нөгөө хоёр менежмент хүртэл надад айгүйдээ чүү бас санагдчихсэн. Гэтэ яг хоёр эрэгтэй хүн шууд өөдөөс ингээл зэрэг хамт харангуй жоохон intimidating те байсан. Гэтэ just миний сэтгэл зүрх бол угаасаа let's go гэд те ерөнхийдөө анх тэгэж ерөнхийдөө дадлага accept хийгээд ерөнхийдөө дадлагатаа орж байсан байт юм аа. За ерөнхийдөө бол ингэж боллоо. Тэгээ тэнгууд тэрний дараа гингүүд угаасаа дадлага дуусгасны дараа CDD, CDI гэсэн ийм контрактууд байдаг аахгүй. Одоо CDD нь төр хугацааны ажилчантай ингээ 3 сар байж болон 6 сар байж болон жил байж болон ингээ тийм CDD гээд эсвэл CDI гэхээр урт хугацааны ажилтнаа гэсэн ийм одоо контрактуудтай. Тэнгууд тийшээ яаж орсон энэ ямар хуу ажил хийдэг үүтэй ингээд зураг бүргээр харуулъя гэвэл дараагийн бичлэг дээр оруулсан дээр яагаад гэвэл энэ удаагийнх нуршсан олон юмэрсэн бичлэг байсан учраас дараагийн бичлэг дээр илүү яг ямар хуу ажил хийжсэн талаараа ярих гэж бодлоо. Окей, bye.